Venetian телекомпани төлөвлөж байна. Guillermo Davila, Sonia Smith, Gigi Sanchetta, Adolfo Kubs нар Халтар царайт кинонд тоглолоо. Карлос Ромеросын зохиолоос сэдвлэн бүтээл. Кино зохиолыг бичсэн Карлос Ромерос, Альберто Гомес, дөрүүдэд Эва Бланко, Элио Рубенс, Джонни Фьюнтес, Глента Круз, Альберто Марин, Умберто Гарсия, Хулио Капотте, Марсело Ромо болон бусад жүжигчид тоглолоо. En un espacio colorido imaginario, situado entre el deseo de mis ansias y el rojo humedecido de tus tibios labios. Esa noche descubrí mil emociones bajo tu hechizo y tus gemidos excitantes. Que deslumbrado por aquellas sensaciones de tanto amar casi te veo en cada frase. Vamos a hacerlo a ver. Хөгжмийн зохиолч Адольфо Брусо. Cuando allí me diste la primicia. Vamos a hacerlo adelante. Продюсер Армедос Риверо. Ерөнхий найруулагч Габриэл Вольфенсау. Халтар царайт 55 дугаар анги. Тийм байх ёсгүй. Би тэрнтэй уулзах ёстой. Мигэл ангилтай хамт байх ёстой. Тэр одоо үхэж байна. Битгий уйлаад бай. Чамайг явах хэрэгтэй гэж бодохгүй байна. Явах ёстой. Би тэрнтэй уулзмаар байна. Тайвширда би чамд хэлсэн биз дээ. Тайвшраад тайван байж бай. Би бүгдийг олж мэднэ. Давтаж хэлээ. Одоохондоо чи тийшээ явах хэрэггүй. Хэрэггүй шүү. Яахаараа чиний толгойд ийм тэнэг бодол орж ирдэг байна. Би халтар царайтыг Мигэл Английн дэргэд байлгаж чадахгүй. Тэр энийг хүсэж байгаа. Үгүй. Би тэрэнд итгэхгүй байна. Тэгвэл яагаад би энэ муудаад байгаа юм? Сэтгэлээр унсан, хоол идэхгүй бас унтахгүй байна. Толгойд нь зөвхөн халтар царайт л байна ээжээ. Мигэл урдийн адил тэрэн тайртай яагаад ойлгодгүй юм бэ? Тийм байсан бол гэрээсээ гараад шууд тийш очихгүй яасан юм? Хамаг учир энэнд байгаа юм. Одоо халтар царайт урдынхаас өөр болсныг Мигэл Англ мэдэж байгаа. Тэр өөрчлөгдсөн. Тийм учраас тэр очоогүй юм. Миний хувьд тэр үргэлж халтар царайт хിവэрэ үлдэнэ. Тэр одоо дээдсийн хүрээний эмэгтэй болсон. Тэрний байр суурь биднийхээс илүү дээгүүр. Бас мөнгө нь ч хамаагүй илүү. Харин аав нь бидэнд байгаа бүхнийг эргүүлж авсны дараагаар тэр улам баян болно шүү дээ. Эстерлета. 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 Тэрнийг имлэгт хэвтүүлэх хэрэгтэй. Яаралтай. Чи ойлгохгүй байх гэж юу? Би тэрнтэй уулзмаар байна. Надад тийм ирэх байгаа. Тэр бол миний эхрүүдийн эцэг. Чамаас гоё. Тайвшир заяа. Битгий асуудал үүсгээд бай. Миний бодлоор нууц ноёнтноос зөвшөөрөл авах хэрэгтэй байхаа. Эмчи, юу болсон бэ? Намайг дагаад явна уу? Нойргүйдлээс болоод сэтгэлийн хямралд орсон байна. Хэдэн цаг унтсныхан дараа халуун нь буунаа. Гэхдээ үнэн дээр ийм тохиолдолд ангаах ухаан олон зүйл хийж чадахгүй.
Тэр ярихыг хүсэхгүй байна. Биеийн байдал нь муудна, нэг бол сайжирна. Юу ч болж болзошгүй дээ. Эмчээ та ямар зөвлөгөө өгөх вэ? Тэрэнд амьдрах хүсэл төрүүлэх ямар нэгэн зүйл олох хэрэгтэй. Амьдралын зорилготой болгох ямар нэгэн зүйл. Тэгээд гүйцээ хамгийн гол нь тэр өөрөө амьдрахыг хүсэх хэрэгтэй байна. Хөөрхий хүү минь. Тэр хүүхнээс л боллоо. Ээж хэрэггүй. Тарай хийчихсэн болохоор хэдэн цаг унтах байх. Энэ хугацаанд сэтгэл нь тайвширнаа. Би маргааш эртхэн ирье. Өөрөө сэртэл нь битгий босгоорой доо. Сайхан амарцгаагаарай. Сайхан амраарай. Баярлалаа эмчи. Бурхан минь. Эмч юу гэж хэлхийг сонсов. Мигэл англи хүн дээр өвдсөн нууц ноёнтой. Маш хүн дээр өвдсөн. Тийм учраас хормын дуйлааны дараа ямар ч сураггүй болсон байна. Тэр ярьж болох байсан. Тэгвэл хангалттай болох байлаа. Ярих боломжгүй байсан. Биеийн байдал маш муу байна. Би тэрнтэй уулзах хэрэгтэй байна. Та ойлгооч дээ. Би тэрнтэй уулзах ёстой. Танаас гоё нууц ноёнтой. Мэдээж тэрний гэр бүлийнх нь намайг явахыг эсэргүүцэх болно. Эстерлита чи жаахан хүлээх хэрэгтэй байх. Хүлээх гинэ. Нууц ноёнтой би дахиж хүлээж чадахгүй. Янера тэдний гэр бүл намайг хамт байхыг зөвшөөрөхгүй гэсэн. Тэгээд Магадгүй. Чамайг дуудах хүртэл нь хүлээх хэрэгтэй. тэд дуудахгүй нууц ноёнтой. Тэд хитрхи бардам хүмүүс. Над руу ярихгүй. Би итгэлтэй байна. Эстерлита чи хүнийг мэддэггүй юм байна. Гонзалес де ла Вегагийн гэр бүлийг тойрсон хүрээ хумигдж байгаа. Би таны юу ярьж байгааг ойлгохгүй байна. Надад итэг. Тэр бардам хүмүүс чиний бодож байгаагаас хамаагүй эрт чам дээр ирэх болно. Эм чи юу хэлснийг сонсов уу гэж байна. Тийм ээ. Бурхан минь. Нэг дор ямар их гай зовлон ирвэ. Бидэн дээр юу гэж хараал буучих вэ? Аав чинь, Карина, Мигэл англи дандаа золгүй явдлууд. Мигэл англи гэрээсээ явах ёсгүй байсан юм. Мигэл англиг эргүүлж яваачих хэрэгтэй. Аав чинь зөвшөөрөхгүй шүү дээ. Хамаагүй. Би аавтай ярилцсан тэр ойлгох болно. Харин халтар царайтын хувьд ээжээ та дахиад сайн бодоорой. Хэрвээ таны хүү эдгэрээсэ гэж хүсэж байгаа бол та тэрнтэй эвлэрэх л хэрэгтэй. Өөр арга байхгүй. Ороор. Уучлаарай ноёнтой. Тань руу хатагтай Ребека залгаж байна. Та оройн хоолоо идэх үү? Аль ууцаагүйгээ би өлсөөгүй. Ойлголоо. За Ребека чи хаана вэ? Лихорса эмчийн эмнэлэгт. Юу болов вэ? Би чинь муутай юу? Үгүй ээ. Мигэл английн бие юм уудсан. Тони бид хоёр тэрнийг нэг газараас олсон юм л да. Маш хүнд өвдсөн байна. Хэд хоног юм идээгүй, бас унтаагүй байна. Би хүүгээ эмнэлэгт авч ирлээ. Энд тус болвол бурхны аврал. Тони гэрлүүгээ явсан. Харин би энд хүүтэйгээ хамт үлдэнэ. Хорооцё. Чи яагаад дуурахгүй байна? Би хэлдгээ хэлсэн. Миний хувьд Мигэл англи үхсэн. Хорооцё. Мигэл англи биднийг битгий орхиоч дээ. Чи бидэндээ хэрэгтэй. Мигэл англи чамаас гуйж байна. Битгий орхиоч дээ. Эстерлита. Хайрт минь.
Эстерлита. Хэрвээ та үнэхээр Мигель Анхелд хайртай юм бол тэрнийг аврах цорын ганц арга бол халдар царайтай эвлэрэх. Эстерлита. Сайн уу аваа? Та ажил руугаа явах гэж байна уу? Би баримт бичгүүдээ аваад явлаа. Яасан? Ямар нэг юм хэрэг болоо юу? Тийм ээ. Би тантай ярилцсамаар байна. Надад цаг алга байна. Ялангуяа ахыхаа тухай ярих гэж байгаа бол. Тийм ээ аваа, би Мигель Анхелийн тухай ярилцсамаар байна. Байна уу? Би байна, Элоиза. Миний тэмдэглэлийн дэвтэр дээр ноён Монтенегрогийн утас байгаа. Надад яаралтай хэрэгтэй байна. Би энэ гэрт ахыхаа нэрийг дурсаж болохгүй гэж анхааруулсан. Энэ бол миний гэр. Миний өөдөөс сөрөх хэрэггүй. Би энийг төвчихгүй. Аава одоо хариуцлага үүрэх цаг нь ирсэн. Бодит үннийг харцгаая л да. Мигель Анхельдаа тохиолдсон зүйл бол ээж та хоёрын хийсэн бүхнээс болсон шүү дээ. Чи надтай яаж ингэж ярьж зүрхэлж байна? Энэ гэрт нэр хүндгүй болсон гэж бодоо юу? Чи энэ дүрч байна. Хэрвээ намайг шудраг бус гэж бодож байгаа бол чи зайлж болно. Би таныг орхимооргүй байна штэ аава. Ийм хүнд үед танд хүүхдүүдийн чинь дэмжлэг хэрэгтэй. Ялангуяа гутамшиг болж хоосрохын даваан дээр байхад чинь. Би бууж өгөөгүй шүү. Аава өөрийгөө хуурах хэрэггүй. Та зөвхөн ид шидэл таныг шоронгоос мултлна гэдгийг мэдэж байгаа. Алло, ээж нь үнсээ. Хөөрхөн өрмөн. Өхөөрдөм өрмөн. Хөөрхөн гэдгийг. Королия, та ямар өхөөрдөм ач нартайгаа харав уу? Тэд таны ач нар. Та миний ээж шиг л байсан. Тийм биз дээ? Бас Канделярия. Тийм ээ, Канделярия ч гэсэн. Гэхдээ би танд илүү хайртай. Та ярьж чаддгүй ч гэсэн надад үргэлж сайхан ханддаг, ээлдэг, харьцдаг байсан шүү дээ. Эм чилэгтэй Канделярия удахгүй имлгээс гарна гэсэн. Энэ удаад бүх юм сайнаар төгсч бурхан ивэг. Тэр надад олон муу зүйл хийсэн ч гэсэн би тэрэнд хайртай эгч минь. Надад ханддаг хандлагаас нь үл хамааран хайрладаг байлаа. Би тэрэнд хайртай учраас уучилдаг. Тантай яриа гэж байна. Хэн бэ? Хадагтай Ребека Гонзалес.
чинь алуурчны ихнэр байна. Чи яаж ингэж ярьж чадж байна? Энэ үнэн учраас л тэр. Хэрвээ би сүрлийг зогсооход ямар нэг юм хийж чадах бол надад найдаж болно шүү. Надад туслахыг хүсэж байгаа бол ахыхаа тухай бүү яар. Тэрнээс болж нөхцөл байдал илүү хүндэрсэн. Хэрвээ тэр Сантата гэрэлсэн бол аав нь надад туслах үүрэгтэй болох байсан юм. Аава та баярлах ёстой. Дор хаяж Мигэл Ангел таныг өөртөөгөө хамт хавцал руу чирээгүүд баярлах байсан. Чи аавыгаа шүүмжлэх хэн гэгч вэ? Би чамд энийг зөвшөөрөхгүй шүү. Ойлгов уу? Бид яагаад шударга ярилцж болохгүй гэж? Гэхдээ хүнд итгэлтэй. Аава гүйж байна. Одоо шулуухан л ярилцъя л та. Хүндэтгэлийн тухай битгий яар. Хүн чанарын тухайч бас битгий яар. Бидний харилцаа өөрчлөгдсөнийг та мэдж байгаа. Тийм биз дээ. Яагаад гэвэл би хурдан баяжхын тулд боломжийг зөв ашигласан гэж үү? Хин ч байсан тэгхэл байсан. Чи ч гэсэн одоо муулж байгаа боловч дуртаяа энэ баялагийг ашигласаар ирсэн. Би хаанаас гарч ирснийг мэдээгүй. Ямар ч байсан би таны талд. Тооны намайг өрөвдөх хэрэггүй. Шаардлагагүй. Аава би өөрийнхөө үүрэг гэж бодсон зүйлээ л хийлж байна. Чи намайг ятгах ахыгаа гэртээ авчрах гэж байна. Чи энийг хүсэж байна уу? Тийм үү? Тэгхийг хүсэж байгаа мó? Аава Мигэл Ангел өвдсөн. Тэр чинь өөрөө л буруутай. Буруутай гэж тэр хитрхи гинэн бас зөөлөн сэтгэлтэйд нь байгаа юм. Ямар ч байсан гэсэн тэр таны хүү дээрээс нь өвчтөй байна. Та тэрнийг үл тоомсорлож болохгүй шүү дээ аава. Аава. За хатагтай би сонсож байна. Хэн ярьж байгааг мэдхүү. Тийм ээ. Мигэл Английн ээж чам руу залгах ямар хэцүү байсныг чи мэддэг ч болоос. Гэхдээ миний хүү өхөж байна. Би яаж чадахгүй нь. Энэ үнэн байж. Тэр чиний буруугаас болж өхөж байна. Та юу хэлнэ вэ? Тэр чамгүйгээр амьдрч чадахгүй учраас өхөж байна. Бурхан минь. Чи миний хүүд хэрэгтэй. Би тэрнийг үүр далтахаас айж байна. Тийм учраас би чамаас тэрэн дээр ирээч гэж гуйж байна. Хүрээд ирээчтэй гуй. Хэрвээ чи үнэхээр тэрэнд хайртай л юм бол хүрээд ир. Тэрнийг авар. Тэр чамайг мартна гэж бодож байлаа. Харин одоо тийм биш гэдгийг харлаа. Тэр амьдрахыг ч хүсэхгүй байна. Чи ирэх үү? Тэр хаана байна? Хаягийг бичээд ав. Надад бичих юм алга. Гэхдээ тэрний хаана байгааг хэлээч. За, ойлголоо. Би хурдхан очихыг хичээе. Ойлголоо. За. Бурхан чамайг шагнана. Амжилт хүсье. Королиа. Мигэл Ангел өхөж байна. Игч минь тэр өхөж байна. Би явах хэрэгтэй болчихлоо. Та намайг очих ёстой гэж бодож байна уу? Тийм үү? Эстерлита, би чамайг хайж байлаа. Чи яагав? Зарай чинь яагаад ийм болчихов? Юу болов? Хөө минь. Чи сэрчихсэн үү? Ээж би яагаад энд байгаа юм бэ? Хөө минь, өчигдөр тооны бид хоёр чамайг энд авчирсан. Би чинь муу байсан. Гэхдээ хэд хоногийн дараа чи зүгээр болчихно. Хоол унд идмээр байна уу? Үгүй.
Миний хүү цаашид ингэж байж болохгүй. Чи амьдрах хүсэлгүй болчихсон бололтой. Тийм байна. Тийм ээ, би хүсэхгүй байна. Чамд ямар нэгэн хүсэлт байна уу? Би юу ч байсан хамаагүй биелүүлээ. Чамайг гэрт чинь аваач. Ойлгов. Үгүй дээ, би тийшээ явахгүй. Хин ч юу ч гэж хэлсэн очино. Чи хүссэн бүхнээ хийж болно. Хүссэн хүнтэйгээ уулзаж болно. Тийм ээ, хүссэн хүнтэйгээ. Чи халтар царайдтай уулзмаар байгаа биз дээ? Эстрэлита юу болов? Над руу нөгөө хатагтай ярьсан. Чи хэнийг яриад байна? Хатагтай Ребека Гонзалес. Би чамд хэлсэн биз дээ. Би мэдж байсан юм. Тэд чиний хөлд сөгдөх болно. Тэд гуйх болно. Тэгэд юу хүсэв? Тэр намайг Мигэл англи дээр очихыг хүссэн. Чи тэрнийг ирүүлмээр байна уу? Тэрнтэй уулзмаар байна уу? Ээж намайг битгий зовоолтой. Үгүй дээ хүү минь, би чамайг зовоогоогүй. Ингэж хэлж байгаа нь би тэрнийг ирнэ гэж найдаж байна. Мэдээж хэрэг би чамд тэрнийг ирнэ гэж баттай хэлж чадахгүй л дээ. Гэхдээ миний бодлоор тэр чамайг эргэж ирэх байх. Ээж нь тэгж л бодож байна. Чи тэр хадагтад юу гэж хариулсан бэ? Аль болох хурдан тэрэн дээр очино гэж хэлсэн. Эстрэлита чи явж болохгүй. Нууц ноёнтон гэхдээ Явж болохгүй. Нэг ярихт нь шууд очиж болохгүй. Ингэх нь буруу. Тэр чамайг гуйж говшиж, шаардлагатай бол энэ дэрж өөрөө чамаас гуух ёстой. та ойлгооч дээ. Хэрвээ би очихгүй бол Мигэл англи өхөж болзошгүй гэж тэр хэлсэн. Тэр тусмаа. Хэрвээ тэрэнд хүүгийнх нь амнаас чухал байгаа бол тэр чиний өмнө өвдөг сөхрөөд гуйх болно. Тэр цагт чиний өшөө авалт бүрэн гүйцэд болно. Миний бодлоор тэр хангалттай гутамшиг болсон. Тэр над руу уцаар ирж Мигэл англи дээр ирэхийг хүссэн. Үгүй дээ, энэ хангалтгүй. Энэ ердөө л эхлэл. Тэр чиний өмнө одоо бөгөөд үрд мөнхөд өвдөг сөхрөх ёстой. Хорацио Гонзалес тэрний үр хүүхдүүдгээд бүгдээрээ чиний хөлдөр сөгдөх ёстой. Бүгдээрээ өршөөл үзүүлэхийг чамаас гуйх ёстой. Тэгсэн цагт л чиний өшөө авалт бүрэн дүүрэн төгс болно. Зөвхөн тэгсэн цагт. Харин тэр цагт Нууц ноёнтон надад тийм зүйл хэрэггүй. чи зөвхөн Мигэл англитай хамт байхыг хүсэж байгаа тийм үү? Тийм ээ. Энэ үнэн. Гэвч энэ боломжгүй. Одоохондоо боломжгүй зүйл. Чи ихрүүдийн аав дээр очихгүй. Очих ёсгүй. Өдрийн минь Канделерия, бид чамайг ирэхээр ирлээ. Чи яаж байна? Зүгээрээ. Гэхдээ чөтгөр намайг там руу хормоноос зулгааж чирсэн боловч энэ удаад би тесжүүлтлээ. Та хоёр надад чихэр эсвэл өөр юм авчраагүй мó? Замура, бүх юм үнд орчход байна. Харамчмууд. Канделерия, чамд хэлэх Эстрэлитагийн тухай шинэ мэдээ байна шүү. Ихрүүдийн эцэг тэр баян хүүхэнтэй гэрлээгүй. Харвуу, би мэдээд байсан юм. Навчин тамхи намайг хуурдгүй юм. Бас өөр сайн мэдээ те. Оскар шоронгоос суллагдсан. Тийм үү? Тийм ээ. Гэвч тэр залуу маш их гунигтай байгаа. Баарнд хүртэл дуулахгүй байна лээ шүү. Дуулахгүй л байна үз? Тэр хар арьстан маш муухай хоолойтой. Канделерия, би чамд чихэр авчирсан. Ферми, чамд баярлалаа. Чи намайг мартахгүй гэж мэдэж байсан юм аа. Аль нааш нөвч. Ферми, чи ийм очиртай байж. Юу гэдэг байгаа юм бэ? Чалчаа гэдэг юм. Фермин, чи дурлж гаж тийм үү? Хов ярьсан болохоор та хоёрт нэг ч чихэр өгөхгүй шүү.
Хэрэггүй дээ чи өөрөө л идчих. Чиний их шүү дээ Канделиария. Би эндээс хурдхан явж гэртээ хармаар байна. Навчин тамхиа татаж Эстрелитаг ямар ирээдүг хүлээж байгааг мэдэх хэрэгтэй байна. Ялангуяа тэр баян залуу өөр хүнтэй гэрлээг учраас мэдмээр байна. Замура, чихэрнээсээ өгөөч. Ямар амтгүй чихэр вэ? Аимшигтай юм. Энэ Канделиарияг уу? Мигэл Ангел, чи өгч болохгүй шүү дээ. Би чамгүйгээр амьдарч чадахгүй. Одоо бас юу болчихоо вэ? Чамд энд таалагдахгүй байгаа мó? Тийм үү? Алив хэлэлдэ найз минь. Мигэл Ангелийн бие маш муу байна. Харин нууц ноёнт нь намайг тэрэн лүү явуулахгүй гэж байна. Чи нууц ноёнт нь тэр гэр бүлийн талаар юу гэж бодож байгааг мэдэн штэ. Тэр ганцхан юм хүсэж байгаа. Тэр тэнгүүдийг чиний өмнө гутамшиг болоосэй гэж хүсэж байгаа. Тийм биз дээ. Тэд гутамшиг болчихсон. Мигэл Английн ээж над руу ярьсан. Тэр намайг ирээчээ гэж гуйсан. Чи өнөөдөр ч бас надтай хамт далайн эрэг рүү явахгүй юу? Хүсэхгүй байна. Маш сайхан балсар болж байна да. Бүх хүмүүс атааргаж байгаа да. Фреди гуйж байна. Би хэд хоног чамаас Каракас руу буцъя гэж гуйж байна. Би үгүй гэж дахиад хэлчихье. Шудраг биш байна. Чи бүхэл өдөржингөө гадуур цугаалдаг. Гэтэл би өрөөндөө ганцаараа л үлддэг. Чи өөрөө хүссэн учраас гарахгүй байгаа үсттэй. Энд бидний хэнч мэдэхгүй учраас заавал аз жаргалтай хосууд болж жүжиглэх хэрэггүй шүү дээ. Фреди Бид яах ч ёсгүй. Чи энийг сайн мэдж байгаа. Энэ хөрмийг танаа ээж зохион байгуулсан. Тийм учраас жүжиг тоглохгүй байцгаая тэхүү. би энд чиний хажууд суугаад иж чадахгүй. Бид Каракаст эргэж очиод салах болно. Би өөрийнхөө гэрт амьдрна. Харин чи өөрийнхөө гэрт амьдраарай. Чи бүр соли орчихч. Бид Каракаст эргэж очиод танаа аав ээжийн байшинд хамт амьдрах болно. Манай найзууд Карина чамайг хайсан гэж хэлүүлмээргүй л байна шүү. Би чамтай маргалдахгүй. Би яг одоо буцлаа. Нааширта. Чи яагаад ингэж хурдан буцах гээд байгаа юм бэ? Нэг бол нөгөө дурлсан хар нийгэртийг уулзах гээд байгаа юм уу? Намайг тавь. Анхааруулчихъя заа юу. Намайг хүмүүсийн нүдэн дээр тэнэг булгаж харагдуулах хэрэггүй шүү. Чи дахиж тэр харыг хизээч харахгүй заа юу. Мигэл Английн ээж тэр авгаа нааша ярьсан гэж хэлэх гээд байна уу? Тэр гутамшиг болсон байхад чи яагаад уйдгарлаад байгаа юм тэгэхэд? Хэлэлтэй. Одоо болтол ойлгоогүй гэж юу? Нууц ноёнт нь намайг явуулахгүй гэж байна. Чи тэрнтэй ярьсан уу? Ярьсан. Тэр Ребека Гонзалес над руу ярьсныг мэдэж байгаа. Гэсэн ч гэсэн явуулахгүй гэж байна. Тэгвэл намайг уучлаарай. Нууц ноёнт нь юу хүсэж байгааг би ойлгохгүй байна. Тэр хөвшин нэг л хачин байна да. Тэднийг илүү гутамшигтай болоосоо гэж хүсэж байгаа. Нааша ирээсэй гэж хүссэн. Найзаа гэж нөхцөл байдал улам хүндэрч байна. Би ямар ч байсан гэсэн Мигэл Ангел дээр очино. Би эндээс нууцаар явна. Би нууц ноёнтонгийн үгэнд орохгүй. Мигэл Ангел дээр очих болно. Намайг ойлгоорой. Тийм ээ Карелио. За дараа ярилцъя да. Зөвшөөрсөнд баярлалаа. Августин доктор Карелио Королиаг эмчлэхийг зөвшөөрлөө. Сайн болжээ. Тэрнийг эдгэх нь маш чухал байна. Зөвхөн тэр л миний эхнэрийн алуурчны нэрийг мэдж байгаа юм. Хөөрхий ихчмдээ. Айсанда шоконд ороод одоо болтол гарч чадаагүй л байгаа. Би ч гэсэн одоо болтол тэгж боддөг юм. Би чамд нэг зүйл ярьж өгмөр байна. Корелиатай хамаатай юу? Үгүй ээ. Гонзалес де ла Вегагийн гэр бүлтэй хамааралтай юм. Өшөө авалт хэрэгжиж эхэлсэн шүү.
Тийм үү ноёнтон? Тийм ээ. Бардам зантай хадагтай Ребека миний охин руу залгаад хүү дээрээ ирээч гэж гуйсан байна лээ. Тэр одоо эмнэлэг твдэж байгаа. Би Мигэл англи руу явна. Намайг гаргаж өгөөч дээ гуй. Би ганцаараа явмааргүй байна. Би ноёнтны өмнө асуудалд ормооргүй байна. Чамаас гуй. Намайг гаргаад өгөөч дээ. Нууц ноёнтой хоригдсан. Би тэртээ тэргүй явна. За яах вэ? Ингэж тохирцгоё. Би чамтай хамт явна. Гэхдээ хэрвээ би асуудалд орох юм бол тэрнтэй чи уулзаж тайлбар хийгээрэй. Хэрвээ загинж эхлэх юм бол чи намайг өмөрнө. Ойлгов? Тэгье. Та ядарсан харагдаж байна. Би шүн унтаж чадсангүй. Аавтай чинь ярьсан боловч тэр Мигэл англиг уучлахаас татгалзсан. Ойлгож гин үү? Тони, энэ бүхэн намайг сүрүүлж байна. Тэрнийг оролдох хэрэггүй дээ. Аав сэтгэлээр унсан байгаа. Олон асуудалтай тулгарсан. Тэр удахгүй ухаарах болно. Ингээд та яагаад гэртээ харж унтаж болохгүй гэж? Тони, би чамд бүгдийг нь яриаггүй. Юу гэнэ? Би утсаар ярьсан. Хинтээ? Халтар царайттай. Би нэр нүрийг алдаж тэрнийг Мигэл англи дээр хүрээд ирээчээ гэж гуйсан. Одоо миний охины өшөө авалт эхэллээ гэж хэлж болохоор байна. Тэднийг гудамшиг болгоно. Тэд охиныг мань гомдоосон үг бүрийнхээ шанг хүртэх болно. Бүгд. Хамгийн гол нь тэрнийг дахиж халтар царайт гэж дуудахгүй. Бүгдээрээ охиныг мань Эстрелия, Монтенегро гэж дуудах болно. Харин дараа нь хадагтай Гонзалес гэх болно. Гэхдээ тийм овогтой байх нь тийм ч сайнгүй л дээ. Гэвч тэрнтэй миний охины аз жаргал холбоотой. Тэр одоо ч гэсэн тэр өөдгүй амтанд хайртай. Тэрний төлөө зовж шаналж байгаа нь илт байна. Тэр нь лүү явах гэхэд нь зогсоох хэрэгтэй болсон шүү. Үгүй дээ ноёнтон, тэрэнд зөвшөөрөх хэрэгтэй байсан байх гэж бодож байна. Үгүй. Би тэднийг улам илүү гудамшигтай болгохыг хүсэж байна. Баяр хүргэе ээжээ. Хийсэн зүйлдээ битгий сэтгэлээр унаарай та. Энэ бүхнийг ахын төлөө л хийж байгаа юм. Харин одоо явж амрах хэрэгтэй. Үнэн дээр би халтар царайтыг харахааснаа шинтээс явмааргүй байна. Тэр ирэхгүй бол ахыг чинь би юм улмал муудан шүү дээ. Тийм биз? Өөдрөг үзэлтэй байх хэрэгтэй ээжээ. Тэр өшөө авах гээд ирэхгүй бол яах вэ? Ээжээ халдар царайт Мигэл англид хайртай л бол заавал ирнэ. Халтар царайт одоо гуйлах чинь хүүхэн байха болсон шүү дээ. Тайвширдаа ээжээ. Халдар царайт ирнэ. Заавал ирнэ. Хурдлаач. Биднийг хараасаа гэж бодоё. Чимээгүй галзуу юм уу? Би их хайж байна. Нууц ноёнтны зөвшөөрлгүй ингэж явж байгаадаа ичиж байна. Би тэрнийг хуурч байгаа ч гэсэн заавал Мигэл англи дээр очино. Али хурдлаа. Такси олох хэрэгтэй. Орж болох уу? Ороор Мэриам. Таны загсан кофе. Баярлалаа. Надад ч гэсэн кофе аваад ир. За хадагтай одоохоо. Хорооцъё. Манай хүүд гэрте хайрахыг зөвшөөрөөчтэй гуйж байна. Чи дахиад л зөр үдэлж байна уу? Тэр бол манай хүү, гудамжны хүүхэд биш. Чамаас гуй. Хүн чанартай байл да, хорооцъё. За хүсснээ л хий. Хүссэн бүгдээ хий.
Ойлгов уу? Что угодно. Тэсэрэ чи хүчтэй байх ёстой. Ээж над дээр Эстрелита ирнэ гэж бодож байгаа. Ээж яагаад өөрчлөгдчихв? Ээж таныг хараад Эстрелитагаас бол шаналж байгааг чинь ойлгосон. Гэхдээ тэр ирэхгүй. Харж л бай. Миний бодлоор тэр ирэх ёстой. Янира тэр хаана байж болох вэ? Хурдан яваач. Би хин гэдгийг харж хаад ирээ заа юу. Сайн уу Эстрелита? Сайн уу? Энэ бол миний найз Дианера. Тав байна. Сайн уу? Тони хэлээчтэй. Мигэл англ яаж вэ? Гайгүй дээ тэр чамайг хүлээж байгаа. Намайг ирнэ гэж мэдэж байсан юм уу? Тийм ээ гэхдээ итгэхгүй байна лээ. Би энэ яаж вэ? Үннийг хэлээрэй. Өмнөхөөс арай дээрдсэн. Бурхан минь. Тэрнийг дэм буудлаас хурдхан шиг аваагүй бол өөхөх байсан. Тэр өөхөхгүй үсттэй. Үгүй. Тэр Сантатаг гэрлээгүйг мэдсэн үү? Бүгд мэдсэн энэ тухай сонинд бичсэн байсан. Би тийшээ орж болох уу? Тийм ээ тэр хүлээж байгаа. Чи уулзах гэж ирсэн биш үү? Тийм ээ тэгсэн. Би явлаа. Гэхдээ ганцаараа орно. Боллгүй яах вэ? Та хоёрт ярилцах зүйл маш их байгаа бах. Хоёулахна байсан дээр баха. За альвэ орооч. Чи уулзахгүй бол өглөө гэдээсэн биз дээ. Ороор. Эстрелита. Үгүй хэрэггүй. Мигэл англ. Хайрт минь. Эстрелита. Миний Эстрелита. Миний халтар царайт. Халтар царайт. Эстрелита. Эстрелита. «55 дугаар ангид өгсөв. 2 дугаар сувг телевизийн кино албанд хүрүүллээ. 2014 он. Penetró en mis sentidos y se metió tan adentro, que por eso salir no ha podido. Me coloqué como si fuera acto de magia en un espacio colorido imaginario, situado entre el deseo de mis ansias y el rojo humedecido de tus tibios labios. Esa noche descubrí mil emociones bajo tu hechizo y tus gemidos excitantes. Quedé deslumbrado por aquellas sensaciones de tanto amar, casi te veo en cada frase. Vamos a hacerlo a ver.